Сайн байцгаана уу шинэ өдрийн мэнд. За өнөөдрийн дугаараараа нарциссик эготой хүн найз охин болон найз хөвгүүнээ хамтрагчаа хэнийг сонгодог вэ талаар ярив. За дараах 8 шин чанартай хүмүүсийг нарциссик эготой хүн маань хамтрагчаа болгож сонгодог. За нэгт нь хитрхи их сайхан сэтгэлтэй хүмүүс, хоёрт хэд их тусламжтай хүмүүс, гуравт хэд их өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс, дөрөвт хэд их уучламжтай хүмүүс, тавд хүчтэй хүчрхэг хүмүүсийг, зургаад нь үзэсгэлэнтэй гол царайлаг хүмүүсийг, за долоод нь дотогшоогоо дуугаа хураасан хүмүүсийг, наймд нь нарциссик эготой эцэг эхийн гар дээр өссөн хүмүүсийг өөрийнхөө найз охин буюу найз хөвгүнээ болон хамтрагчаа болгон авч сонгодог байна. За эдгээрээ эхний дөрвөн зан чанар болох хитрхи их сайхан сэтгэлтэй, хэд их тусламжтай хүмүүс, хэд их өөдрөг хүмүүс, хэд их уучламжтай хүмүүс нь бол хүмүүсийн энэ зан чанарыг чанартай хүмүүсийг нарциссик эготой хүний хамтрагчид нь 2-3 шинжин заавал байж байдаг. За магадгүй нэг хүнд энэ 4 шинж чанар нь дөрвөлж байх жишээтэй. Харин 5, 6, 7 дугаар шинж чанарууд нь тэр нь хүчтэй хүчрхэг хүмүүс болон үзэсгэлэнтэй гоо сайхан царайлаг хүмүүс, дотогшоогоо дуугаа хураасан хүмүүсийг тухайн нарциссик эготой хүн маань өөрөө аль төрлийн нарциссик хүн бэ гэдгээсээ хамаарч хамтрагчаа сонгодог байх нэ. Жишээ нь хүчрхэг, гоо үзэсгэлэнтэй царайлаг хамтрагчийг грандиоз буюу сүрчин догшин нарциссик эготой хүмүүс сонгодог байна. Харин дотогшоогоо дуугаа хураасан дуу мотой хүмүүсийг vulnerable буюу эмзэг нарциссик эготой хүмүүс голчлон сонгодог байна. За ингээд бүгдээрээ дараах 8 зан чанар нэг хүрчлэн дурдаад аваад үзье. Яагаад нарциссик хүн энэ хүнийг ингээд өөрийн хамтрагчаа болгон сонгож авдаг талаар. За нэгт нь хитрхи их сайхан сэтгэлтэй хүмүүсийг яагаад нарциссик хүмүүс хамтрагчаа болгож сонгож авдаг вэ? За яагаад тэгэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс маань хажууд хамтрагчаа сайн сонсдог чадвартай байдаг. Мөн хамтрагчаа үргэлж өөрийнхөө өмнө тавьж асарч тойлж анхаарлынхаа төвд байлгадаг. За тэд хамтрагчийнхаа үргэлж хүсэнгийн асуулт тавилгүй өгч биелүүлж байдаг. Тийм учраас эдгээр хүмүүс нь нарциссик эготой хүмүүсийг өөртөө соронз мэд татдаг байх нэ. За хоёр дахь нь хэд их тусламжтай хүмүүс нарциссик эготой хүнийг бас өөртөө их татдаг. За эдгээр хүмүүс нь болохоор хамтрагчаа нэгт тавьж бүхэл боломжийг хангаж өгч байдаг. За мөн хамтрагчийн хүсэнг биелүүлэхийн тулд өөрийнхөө ажлыг өөртөө хэрэгтэй зүйлээ хоош тавиад шултгаа нөгөө хамтрагчийн хүслийг нь биелүүлдэг учраас ингээд нарциссик эготой хүнд соронз мэд татагддаг байх нэ. За гурав дахь нь хэд их өөдрөг үзэлтэй хүмүүс. За энэ өөдрөг үзэлтэй хүмүүс маань нарциссик эготой хүнийхээ гаргасан алдааг энийг засаад авчихна, энийг засчихна, энэ засагдчихна гэж юм их өөдрөгөөр хардаг. Мөн нарциссик хамтрагчтай байхдаа ирээдүгээ дандаа өөдрөг өнгөтэйгээр ингэж урталж хар төсөөлөөд тэгээд тэрэндээ тайвшраад ингээд нөгөө хүнийгээ уучлаад ингээ яваад байдаг. Ийм хүмүүс байна. За дөрөвт чанарын хүмүүс нь болохоор
хэд их уучламтгай хүмүүс. За эдгээр хүмүүс нь одоо нарцисстэй хамтрагчаагаа үргэлж одоо уучлж тэдэнд байнга 2 дахь, 3 дахь, 4 дахь боломжийг ингээл өгөөл яваад байдаг. За эдгээр хүмүүс нь мөн одоо өөртөө гэсэн тийм хил хязгаар буюу одоо boundaries гэж байдаг шүү дээ. Тийм юм тавихтай их сул хүмүүс. За boundary байсан ч тэрийгэ баттай ингэж хамгаал зогсож чаддгүй хүмүүсүүд байдаг. За тавтах нь одоо нарцисстэй хүмүүс яагаад хүчтэй хүчрхэг хүмүүсийг одоо хамтрагчаа болгож сонгож авдаг вэ? За энэ төрлийн хүмүүсийг голцоо grandiose буюу сүржин нарциссик эготой хүмүүс сонирхдог. За яагаад гэвэл одоо дараах эзэн шалтгаан нэгч биш нэлээд эзэн шалтгаанаар. За нэгдүгээрт нь за сүржин буюу одоо догшин нарциссик эготой хүмүүс нь өөрсдөө тэд нар бол их өрсөлдөх дуртай хүмүүс байдаг. Гэхдээ яг үндэ бол тэд нар бол сэтгэлийнхаа deep гүндээ бол өөрсдөө чадахгүй байх вэ? Бусдад ялагдчих вэ? Бусдын доор орчих вэ гэж байнга өөрийнхөө одоо чадвар эргэлзэж түүнээсээ ингээд айж явж идэг усуд байхгүй. Тэрийгэ болохоор ил айгүй их нуудаг. Тэгээд энэ айдснаасаа гарахын тулд тэд одоо хүчтэй хамтрагчийг албаар сонгож одоо өөрийнхөө одоо manipulate одоо толгойг нь эргүүлэх арга ямар арга байдгийг бүхнээ хэрэгэлж тэр хүчтэй хамтрагч одоо өөрийнхөө гартаа оруулж гар доороо хөдөлгөж одоо тэгжиж одоо өөрийгөө хүчтэйгээ мэдэрч тэрнээс их кайф авдаг тийм гайж усууд. За тэгээд хажууд нь одоо хүчтэй хамтрагч байж одоо өөрийг нь одоо ингээд амьдралд нь сорих нь тэднэрт их сонирхолтой байдаг. Хэрвээ тэд одоо хүчтэй хамтрагчаа одоо өөрийнхөө хүснээр иргэшээлтэд оруулж чадахгүй болоод ирэхээр тэд одоо хүчтэй хамтрагчаа буруутган ямар ч юм болсон, ямар ч хайрцаг өсөн тэрэндээ буруутгаж одоо өөрийгөө одоо хохирогчийн дүрд оруулж байж одоо ингээд ийм арга замаараа тэднийг одоо буулгаж авдаг байх нэ. За хоёр дахь шалтгаан нь болохоор нарциссик эготой одоо бүх талаараа сэтгэл хангалуун одоо нийгэмд өндрөөр хүлээн зөвшөөрөгдсөн олонний дунд нэр төртэй байхыг маш их чухалд үздэг. Тэд одоо муухай нэр зүүхээс их айдаг. Тиймээс одоо энэ боломжийг одоо түүний одоо сонгосон хүчтэй хамтрагч нь одоо хангаж өгж байдаг. Одоо жишээ нь одоо сонгож авсан бойфренд girlfriend нь хамтрагч нь одоо нэр төр өндөр албан тушаалтай байх ч юм уу. Тийм байвал одоо одоо дагаад энэ хүний маань нэр төр ингээд өсөө явчих нь биш. За тэгэд энийг миний одоо girlfriend boyfriend хамтрагчийн маань одоо ингээд өндөр албан тушаалд байгаа нэр хүндтэй байгаа нь одоо ард нь би энэ хүнийг их дэмжиж бүх юмар нь хангаж байгаа учраас энэ хүн юм одоо нэр алдартай өндөр ажилтай байгаа гэж өөрийгөө их дүүвэл гэж тэгэж гаргаж ирж ярьдаг хүмүүс. За мөн нөгөө талаасаа бол нөгөө сонгож авсан хамтрагч маань одоо заавал өндөр ажил албан тушаалтай байх шаардлагагүй. Тэр хүн маань одоо нийтэд одоо олонний танил хүлээн зөвшөөрөгдсөн тийм сайхан сэтгэл зүйч юм уу сайхан зан характертай одоо өөр тойрныхондоо их нэр хүндтэй хүн байж болно. Тэгвэл одоо хэрвээ хамтрагч нь одоо ямар нэгэн алдаа гарвал одоо энэ хүчтэй хамтрагч нь сайхан сэтгэлтэй хамтрагч нь одоо нөгөө нарциссик хамтрагчийн алдаагийн засаад одоо бусдын өмнөөс одоо манай хүнийг уучлаарай. Өнөөдөр их хүнд өдөр байсан юм аа. Ажил дээр нь асуудалтай байсан юм аа. Стресстэй байгаамаа. Манай хүн юм муухай өдөр болгон юм муухай ийм бишээ гэд өмнөөс нь хүмүүсээс ингээд
нарциссик эготой хүнийхээ одоо хийсэн алдааг уучлал гуугаад засаа яваад байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нарциссик эготой хүнд нь одоо нэр хүнд нь унахгүй одоо өөрийнх нь алдааг нь засаа яваад тахаар энэ хүнд их ашигтай байдаг байна. За 3 дахь шалтгаан нь болохоор нарциссик эготой хүмүүс маань одоо өөрсдөө их чухал хүн гэж бодож тэрийгэ мэдэрч одоо тэрийгэ хүмүүст мэдрүүлэх дуртай хүмүүс. За тэд одоо өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрөхдөггүй, хүндлэгдэхгүй байвал одоо байна гэдгээс бол тэд нар бол одоо үхтлээ айдаг. Тэрийгээ бас их нууж явдаг. Тэд одоо бусдын анхаарлын төвд үргэлж бусдаар хүрээлүүлж, хүндлүүлж, үргэлж бусдын number 1 тий эхний сонголт байхыг хүсдэг. Иймээсээ болоод тэд заримдаа бүр ингээд эндээ донтоод одоо өөрөөсөө хэд дахин хүчтэй хүнтэй ч одоо ингээд өрсөлдөө явж ах одоо тохиолдол байдаг. За нөгөөтэйгөр эднэр маань одоо ингээд нөгөө хүчтэй хамтрагчаа одоо жишээ нь энэ хүчтэй хамтрах нь сайхан ажил мэргэжилтэй өндөр тушаалтай олонний дунд нэр хүндтэй тийм хүн байвал тий авьяас гоц бэлэгтэй хүн байвал одоо тэрийг одоо бусдад гайхуулж тий намайг хар би одоо ийм ухаантай чадaltaй тий царайлаг гоо үзсэн учраас би ийм өндөр түвшний зэрэглэлийн ийм girlfriend boyfriend хамтрагчтай байгаа юм тий тэгэхээр би бол та нараас илүү гэж өөрийгөө дандаа ингэж сурталчилж нийтийн төвд одоо анхаарлын төвд өөрийгөө тавьж явдаг улсууд байна. Тийм учраас эдгээр ийм хүчтэй хүчрхэг одоо хамтрагчийг сонгодог байна. За 4 дахь шалтгаан нь болохоор нарциссик эготой хүн их атаархуу жөтөөрхүү бас их аймхаа хүмүүс. За тэд сэтгэлийнхэн deep одоо гүн гүндээ одоо тийм childhood драматай байдаг. Одоо тэрийг одоо тэрнээсээ болоод их айцтай байдаг. Тэрийг ерөөсөө ингээд хийгээгүй, эмчлээгүй хүмүүс байдаг. За тэгээд иймээс тэд одоо хүчрхэг сэтгэл зүйтэй хамтрагчийг одоо сонгож авдаг. Одоо тэдгээрийн хүчрхэг сэтгэл зүйтэй хамтрагч нь одоо дараах одоо синж чанар шуудтай байдаг. Жишээ нь нэгт нь өөрийгөө ингээд ямар ч тохиолдолд ямар ч хэцүү нөхцөл өргөд авах явах чадaltaй. За хоёрт нь одоо сэтгэл гутралд орлоо гэхэд тэд одоо хэний ч тусламжгүйгээр их богинохон хугацаанд амархан энэ сэтгэл гутралаасаа гарч чаддаг улсууд байдаг байхгүй юу. Тэгээд нарциссик эготой хүн одоо би чадахгүй болчихгүй, хаягдчихгүй, намайг хүмүүс тоохгүй, анзаарахгүй болчихгүй, нэр хүндээ алдчихгүй гэсэн үргэлж тийм айцтай явдаг. Тэгээд мөн тэд нар одоо эсвэл одоо эсрэг талынхан хүн одоо өөр хин нэг нь надаас дээр нэр хүнд гарчхан надаас илүү ажил орчлоо гэх мэтчлэнгээс одоо их атаархаж явдаг. Үүнээсээ болоод энэ нарциссик эготой хүмүүс маань ойрхон ийм айц төвшүүрийн байдалд ордог. Ингээд ирэхээр тэд маань яадаг вэ? Энэ айц атаархлаасаа гарахын тулд, салахын тулд нөгөө хажуудах хамтрагчаа одоо ингээд сэтгэл зүй болон бие махбодын хувьд нь одоо ингээд зовоож, дарчлаалж эхэлдэг. Нэг ёсондоо тэд одоо нарциссик эготой хүн маань одоо хэвийн нормал байдалтай орохын тулд одоо бүхий л уур урцаараа одоо хажуудах сонгосон одоо ялангуяа тийм хүчтэй хамтрагчтай girlfriend boyfriendтэй энэ уур хилэнгээ гаргаж идэг. Тэр хамтрагч нь одоо энэ уур хилэнд нь энэ айдас төвшөрт нь ямар ч бурууг мэдсээр байж албаар тэгдэг. За ямар учраас ингэж байгаа вэ гэхээр энэ нарциссик хүн маань өөрөө энэ хүчтэй хамтрагч нь тий нэгт өөрийгөө өргөд аваа явчих чадaltaй ямар ч хүн нөхцөлд хоёрт сэтгэл гутралаасаа хинээс тусламжгүйгээр одоо амархан гарч чаддгийг нь мэддэг учраас албаар ингэж сонгож байгаамаа.
За тэгээд энэ нарциссик эготой хүмүүс маань хүчтэй одоо хамтрагчаа одоо ялан дэлснээрээ эрх мэдлийнхаа доор оруулснараа тэд өөрийгөө одоо хүчтэйгээ мэдэрч сэтгэл зүйн одоо тайвширч хэвийн байдалтай ордог. Тэгээд тэд одоо маргааш нь юу ч болоогүй юм шиг. Тэг ямар ч хэрүүл болоогүй юм шиг тийм царай гаргаад харьцаал ингээд явж идэг тийм сонин хүмүүс. За энэ одоо нарциссик эготой хүний гаргасан сөрөг одоо энэ зан чанарыг нь одоо хажуудахтай хүчтэй сэтгэл зүйтэй хүчрэх хамтрагч маань их богино хугацаанд одоо хэний ч одоо тусламжлахгүйгээр нөгөө сэтгэл зүгээ ингээд засаад аваад явцдаг болохоор энэ одоо нарциссик эготой их тустай байгаа байхгүй. Хэрвээ одоо хажуудах одоо хамтрагч нь тийм хүчрэх биш одоо ингээл хэрүүл маргаан болох болно ингээл гэрлүгөө уйлж очиол тий найз нөхдөд ээж аавдаа ингээл яриад уйлал та энэ хүнтэй бич байж чадахгүй салмаар байна гэд байдаг бол одоо энэ хүнийг одоо нарциссик хүн сонгохгүй шүү дээ. Ягаад гэвэл өөрийнх нь нэр хүнд нь унчна нөгөө хүмүүс нөгөө өөрийнхөө хүмүүнээ хамгаалаад одоо шуугаал ороод ирнэ үстэй миний хүүхдийг зовоолоо одоо чамайг салганы ялаа ийлээ гэл эсвэл найз нөхд нь хэрүүл уруул хийгээл ороод ирнэ шүү дээ. Тийм болохоор эдгээр ийм учраас ингээд хүчтэй сэтгэл зүйтэй хамтрагчийг сонгодог байх нэ. За тэгээд мөн одоо энэ хүчтэй хамтрагтай болсноор одоо нарциссик хүний одоо нэр хүнд нь унахгүй хамтрагч нь одоо хүчтэй хамтрагч нь одоо нарциссик хүнийхээ одоо муу мухай зан чанарыг гээ нийтэд хилээд ингээ яриад ингээд гэр бүлийнхаа одоо асуудлыг ингээ яриа яваад байдгүй байхгүй юу. Тэгээ энүүгээрээ эднэрт бас их ажигтай. За эндээс бол ингээд харахад бол одоо нарциссик эготой хүний одоо хамтын амьдралын харилцаа нь одоо зөвхөн нарциссик хүндээ үйлчлж байдаг нь харагдаж байна. За ингээд ерөнхий 6 дахь шалтгаан болно одоо үзэсгэлэнт царайлаг хүмүүсийг яагаад одоо нарциссик хүмүүс одоо өөрийнхөө girlfriend boyfriend буюу одоо хамтрагчаа болгож сонгодог вэ гэхээр тэд одоо хажуудах хамтрагчаагаар гайхуулж бусдын анхаарлын төвд одоо ингэж ордог. За тэд одоо бусдад одоо миний хань ижил одоо миний хамтрагч миний girlfriend boyfriend ийм үзэсгэлэнтэй одоо гоо үзэсгэлэнтэй царайлаг байгаа нь одоо энэ миний одоо эдний төлөө хийж байгаа миний хүч чадалтайг нь шинж гэж их ярьж явдаг. За жишээ нь одоо бодолтой нэг царамуутай пагдгар нэг эр хүн одоо ингээд нэх гоё залуухан гоо үзэсгэлэнтэй их нэртэй байлаа гэхэд чинь бид нар бүгд л одоо тий нөгөө гой хүүхэн рүү ихнэр лүүн чарна, найз охин рүү чарна. Одоо тэгээ нөгөө хажууд нь явж байгаа нэг эр хүн рүү чарна шүү дээ. Тэгээ бид нэр энэ одоо ийм гой охин яагаад ийм хүнтэй ингээд хамт найзлаад суугаад ингээд явждсан бэ? Энэ залуу нь одоо тий мөнгөтэй юм болов? Эсвэл ам панаа сайтай юм болов? Эсвэл өндөр ажил алба хийд юм болов? Эсвэл их том бизнестэй байх гэд хүн болгон ингээ хоорондоо яриад явж байдаг. Ингэж энэ хүмүүс одоо бусдын анхааралд ордог бахны энийгээ ч мэддэг. За 7 дахь шалтгаан нь яагаад нарциссик эготой хүн дотгошоогоо тэ дуугаан хүмүүсийг сонгодог вэ? За дотгошоогоо дуугаан хүмүүс голцоо одоо хүмүүсийг одоо голцоо эмзэг нарциссик эготой хүмүүс сонгодог. За эдгээр хүмүүс нь одоо өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгох гэж ганцаархнаа одоо цагийг өөртөө их зарцуулж эргэцүүлж боддог тийм уусууд. За ярихаасаа өмнө их үгээ одоо цэгнэж ярьдаг хүмүүс голцоо их тайван ганцаархаа байхыг их эрхмэлцдэг. Одоо юмд их төлөвлөрөх чадвартай
бусадтай их жившилцэх чадвартай одоо ухаалаг тий сайн зохион байгуулагч одоо эдгээр хүмүүс нь их цөөхөн тооны найзтай. Гэхдээ тэр найзуудтайгаа их бат холбооны гүн дип одоо холбоотой тийм хүмүүс байдаг. Тэгээд яагаад эмзэг нарциссик хүмүүс эдгээр хүмүүсийг сонгож байна гэхээр одоо эмзэг нарциссик хүмүүс маань одоо өөрөө бас их юм дотгошоогоо бусдаас юм зайс хийсэн тийм жожиг тийм аягийн хүн байхгүй юу. Тийм болохоор одоо ингээд энэ өөртөө их ижил шин чанартай болох нь энэ хүмүүсийг ингээд сонгодог байна. За тэгээд нөгөө талаас одоо нөгөө эмзэг нарциссик эготой хүмүүс маань одоо энэ дотгошоогоо хүмүүс маань одоо их хүнтэй одоо зөрчилдөх дургу амархан юмнуудыг ингээд зөвшөөрөө явцдаг болохоор нь энд нь их татагддаг. За тэгээд нөгөө дотгошоогоо дууга хамтрагч маань одоо угаасаа нөгөө цөөхөн найз нөхөдтэй болохоор одоо эмзэг нарциссик хүн маань одоо энэ хүнийхээ одоо анхаарлын төвд нь байнга байж ах боломж нь нэгтчихэж байгаа. Одоо мөн одоо энэ одоо эмзэг нарциссиктэй хүний одоо гаргасан догшин одоо гаргасан сөрөг зан чанарыг одоо ингээд одоо энэ дотгошоогоо дууга хамтрагч маань ингээд хүмүүс яриа яваад байхгүй. За яриа явлаа гэсэн ч одоо ганц хоёрхан найзтай болохоор одоо энэ хүний маань ингээд нэр хүнд нь унах боломж нь их муу болохоор энэ ингээд дууга хүмүүсийг одоо дотгошоогоо хүмүүсийг их сонирхож сонгодог байх нэ. Гэхдээ яг үүндээ бол одоо энэ за тэгээд энэ нөгөө нэг нарциссик эготой хүн маань одоо өөрөө их тийм жожиг амьдрал дуртай хэрнэ одоо хажуудах одоо энэ дотгошоогоо дууга юм хамтрагч байгаа болохоор одоо бидний хамтын амьдралын одоо нөхөрлийн одоо энэ жожиг байгаа бустай нэг нийцтэй биш байгаа бусдаас хөндөй байгаа нь миний буруу биш чиний буруу чи юм дууга чи юм дотор тамиртай хүн тийм болохоос ингээд чамаас болоод би ингээд найз нөхдөд алдчихээн нийтэд гарч чадахгүй байна гэж албаар энэ хүнийг одоо ингэж одоо дарамталж одоо энээсээ кайп авч өөрийгөө бас ингээд тэг ямар хүчтэйгээ өөрийгөө эрх мэдэлтэйгээ мэдэрч одоо бас ингэж кайп авдаг. За тэгээд дотгошоогоо нөгөө сэтгэл зүйтэй дуугаар хамтрагч маань энд бол нэг тэгэж их ингээд юу яагаад байдгүй одоо ингээд сэтгэл зүгээр унаад байдгүй яагаад тэгэхээр өөрийнх нь нөгөө төрлөх чанар нь угаасаа юм дуугаа юм дотгошоогоо бусдаас одоо хөндөй тийм нийт тийм болохоор одоо энд нэг тэгэж их одоо эмзэглээд байдаг маа. За тэгээд дотгошоогоо хамтрагч нь одоо голцсон одоо ганцаарнаа суугаа юм бодоо суух дуртай байдаг болохоор одоо тэрийг нарциссик хамтрагч нь одоо их тохуурхаж тоглоом хийж тэрнээс нь их кайп авдаг. За 8 дахь ерөнхий чанар буюу за нарциссик хүмүүс яагаад одоо нарциссик эготой эцэг эхийн одоо доор өссөн хүнийг одоо сонгож партнераараа буюу хамтрагч girlfriend boyfriend-ээр сонгож авдаг вэ талаар ярив. За энэ нь бол хоёр талтай. За нэг тал нь бол нарциссик эцэг эхийн доор өссөн хүүхэд маань өөрөө ингээд нарциссик хүнд татагддаг. За яагаад гэхээр уг хүн маань одоо бага насандаа ингээд нөгөө эрүүл биш тийм харилцаанд өснөөсөө болоод ингээд childhood буюу хүүхэд насны травманд орсон байдаг. За энээс болоод одоо avoidant attachment буюу одоо
сэтгэл зүгээ хуваалцах тийм чадваргүй болж өссөн, одоо өөрийгөө бусдаас тусгаарлсан, биеэ даасан тийм хүндий хүмүүс болж өсдөг байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо тэд багтаа одоо өөрийнхөө сэтгэл зүгээ хуваалцах гэхээр одоо эцэг их нь хүлээж авдгүй хүүхдээ ерөөсөө эцэг нөгөө нарциссик эцэг их нь яагаад гомдч юу, юу нь болохгүй болч юу, яагаад туцаарч юу гэж ерөөсөө асууж тэрэн дээр нь зөвлөгөө өгдөггүй байснаас болоод мөн одоо хүүхдүүдэд чөлөө цай гаргаж хүүхдүүдтэйгээ ойр дотн холбоо үүсгэж байдгүй байснаас болоод одоо эдгээр хүүхдүүд нь насанд хүрэхдээ одоо сэтгэл хөдлөлөө бусдаа хуваалцаж мэддэг. За бусдаас хүндий одоо бие даасан хүн болж өсөлтөрдөг. За тэгээд ингээд зан чанар нь эднэрт одоо насанд хүрэхэд нь одоо хань ижлээ юм уу одоо найз охин хамтрагчаа одоо найз бандаа одоо сонгоход нь одоо ингээд их нөлөөлдөг. Тэгэд одоо эсрэг хүүснийхээ одоо өөртөө их итгэлтэй бие даасан үзэсгэлэн царайлаг хүмүүст их татагддаг. За иймэрхүү дүр төрхтэй хүмүүс нь голцоо одоо сүржин грандаяас тийм нарциссик хүмүүс буюу одоо ийм одоо бие даасан тийм одоо өөртөө итгэлтэй тийм одоо хуурамч дүр өсгсөн нарциссик хүмүүс голцоо их байдаг. За тэгээд эдгээр одоо avoidant attachmentтай одоо childhood traumaтай хүмүүс маань одоо хамтрагчийнхаа одоо сонгож авсан найз охин болон хүүгнийхээ одоо бие даасан одоо байдал мөн сэтгэл хөдөлгөөнөө ингээд нэг юм хумсан тэрийг нэг гаргадаггүй зан чанарт нь дурлаа бүр тэнд нь ингээд автаад тэрэнд нь өөрийгөө ингэж одоо харьцуулаад тэрийг нь дуурайгаад яваад ингээд бүр улам тасаад байдаг. Ягаад тэгэхээр одоо багтаа өөрөө энэ замаар яг явж байсан болохоор тэрийг ингээд өөрийн мэдлэхгүй хүсээд ингээд энэ хүндээ ингээд татагддаг байна. Тэгээд яг өөртөө адилхан зан чанартай хүнтэй одоо таарчлаа одоо өөрийг нь ойлгох заяаны хань аваад авчихлаа гэж одоо өөрийн мэдрэмжлгүй одоо тэгээд тэд нар соромжон мэт татагддаг байна. За нөгөө талаас нарциссик эготой эцэг эхийн доор өссөн хүмүүс маань одоо нарциссик эготой хамтрагчийг одоо өөртөө соромжон мэт татдаг. За яагаад вэ гэхээр энэ төрлийн хүмүүс нь одоо багасаа childhood traumaтай бага насны травматай энэ одоо anxious attachment буюу одоо санаа зовмтгой бусдаас дандаа яг өөрийг нь одоо тоож байна уу намайг одоо найзаа гэж үнэхээр хүлээн зөвшөөрч байна уу хажууд хамтрагчаас одоо энэ намайг үнэхээр одоо өөрийн гэсэн одоо найз өхөн хүүгнэ гэж зөвшөөрч байна уу гэдэгтээ одоо үргэлж эргэлзэж тэндээсээ айдас хүчтэй явдаг. Тэрийг одоо баттай болгохын тулд одоо үргэлж тэднэрт одоо өөрийнхөө одоо би яг чиний найз өхөн чиний найз мөн үү гэдгээ одоо баттгаал ингээд асуугаал ингээд тэрэндээ сэтгэлд нь хүрээд тэднэрээс одоо ингээд салаад хаягдаа явчихгүй тулд тэд өөрсдөө ингээд асар их хичээгээл ингээд бараг л одоо юу гэдэг далаасан газар далд гараал тэгээ хүснээр нь байгаа тэгээ яваад байдаг байхгүй юу. За яагаад ийм болчих вэ гэхээр одоо бага наснд нь одоо эцэг их нь одоо сэтгэл зүйн дэмжлэг одоо хэрэгтэй үед нь ерөөсөө өгдөггүй, огт тоодгүй, хайхардгүй. За ер нь хүүхдтэй их цаг зарцуулдаггүй. Одоо зөвхөн одоо нөгөө нарциссик эготой эцэг их нь хүүхдтэй одоо тодорхой нөхцөлд орол одоо хайрлаж байснаас энэ хүүхдүүд нь ийм болдог. Одоо тодорхой нөхцөлд хайрлаж байсан гэдэг нь одоо юу вэ гэхээр одоо хүүхэд нь зөвхөн одоо сурлах спортоор амжилтанд хүрэх юм бол эсвэл одоо эцэг эхийнхээ хий гэсний хийгээл үгэнд нь орохоор л эцэг их нь одоо ямар сайн хүүхдээ би чамд хайртай одоо миний хүү гэл бусад үед нь бол одоо ерөөсөө авч хилцэхгүй болж өгвөл цааш нь түлхээд уурлаад ингээд доромжлоо явж идэг. Энийг бол одоо нэгцэлт одоо хайр гэдэг юм л та. Тэгээ энээсээ болоод нөгөө хүүхэд маань одоо ингээд
бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд одоо ингээд өөрийгөө ингээд үргэлж бусдын одоо сэтгэлд нийцүүлэх гээд ингээд одоо хүсийг хийгээд ингээд явж яадаг тийм зан чанартай болоод ингээд энээсээ өөрөө мөнхийн айдастай болчихсон. Одоо ийм хүн болж өсдөг байх нэ. За энээсээ болоод ингээд одоо эдгээр хүмүүс нь насанд хүрэхээр одоо нарциссик эготой хүмүүсийн одоо ингээд хүмүүсийг өөртөө соронзон мэд татдаг байх нэ. За энэний дараагийн дугаараараа бүгдээрээ одоо за нарциссик хүн маань одоо ингээд одоо girlfriend, boyfriend хамтрагчаа ингээд сонгочлоо. Ингээд тэгээд сонгохынхоо дараа одоо эдгээр нарциссик эготой хүн маань одоо эдрийг одоо их сорилт хийдэг байхгүй юу? За тэгэхээр ямар сорилт хийдэг вэ? Ямар учраас энэ сорилтыг хийж байгаа вэ? За тэгээд сорилт хийснийхэн дараа нарциссик ордертой хүний маань одоо дараагийн алхам юу вэ гэдэг талаар ярьцгаах болно. За дараагийн дугаар хүртэл баяртай.